Гэрэлтэй хүмүүсээ сэтгэл шингэсэн гарынхан хоолоор дайсан өдөр би хамгаас аз жаргалтай байдаг. Гэр бүлдээ зориулж байгаа миний хайрын илэрхийлэл учир би хамгийн эрүүл оливтэй олианаг сонгодог. Хотоодонд тустай оливтэй олиана. Сайн байцгаана уу манай гэртээ үзэгчдээ. Тэгэхээр гэртээ хоолны нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ дугаараараа та бүхэндээ калпижима хийж үзүүлнэ. Жорн манай гэртээ хуудсан саяхан орсон байгаа. Мэдээж маш олон хүмүүс туршиж үзсэн баг. Тэгэхдээ нэвтрүүлгээрээ илүү дэлгэрэнгүй гой тайлбарлаж өгөх шийдлээ. Тэгэхээр орцонд маань гэх юм бол мэдээж үхрийн хавирга орно. Үхрийн хавирга хүмүүс ер нь их асуусан яаж хөрөөд үлсэн гэд. Тэгэхээр мэдээж бид нар махаа одоо цахаас ч юм уу, дэлгүүрээс ч юм уу худалдаж аавна. Худалдаж авахдаа би бол авахынхаа өмнө худалдагчтанд хэлээд хөрөөдүүлээд авчдаг байгаа. Тэгэхгүй яг нөгөө бэлэн хөрөөдсөн бол мэдээж зарахгүй. Тэгэхээр худалдагч нар маань цахилгаан хөрөөгөр юм уу эсвэл гар хөрөөгөр ч юм уу маш хурдан ингээд жижиг хэлбэрээр нь хөрөөдөд өчтдөг байгаа. Тэгээд аль болох юм жижигхэн хөрөөдөх юм бол илүү гоё олон ширхэгтэй бас илүү гоё зөөлхөн амтлаг болно гэсэн үг. Үхрийн махныхаа одоо үхрийнхаа хавирыг сонгохдоо аль болох хитрхи зузаан өөхтэй биш гоё юм хар мах ихтэй. Тэгээд баг зэрэг өөхтэй байвал зүгээр. Бас яхаа солонгосчууд бол өөхийг аваад хар махаар нь хийгээд байдаг. Гэтэ манайхан бол мэдээж өөхөнд сайн усаад штэ өөх удаан хар мах хийгээд хараас аюу хэцүү байдаг те. Аюу аргуун байгаад ч юм уу. Тийм учраас ер нь гоё өөх махныхаа харьцааг тэнцвүүлээд хитрхи их өөхгүй. Гэтэ мэдээж баг зэрэг ингээ өөхтэй байхад бол гингүй. Ингээд хийчих хэрэгтэй. За тэгээд хавиргаа таад сонгочихно. Үүн дээрээ төмөс луун мэдээж хийж болно, хийхгүй байж болно. Хэрвээ гэр олуулаа бол гэр бүлчин олон гишүүнтэй бол мэдээж хоолой ариун болгох үүднээс төмөс луун бас хийж өгч болно. За дээрэс нь солонгос хоол учраас сармис маш их ордог. Сармис за 1 хил орчим үхрийн хавиргаанд 5-6 хумс сармис орно. Тэгээ цагаангаа байдаг. Цагаангаа одоо ийм урмлаараа байвал илүү гоё амтлаг болж өгнө. Сонгон олиана тус маань орох нь. Тэгээд дээрээс нь хамгийн чухал амтлагаа юу вэ гэх юм бол сой соус байгаа. Үүн дээрээ сой соусаа 9 чихэртэй холж иж яг энэ гоё хоолны маань гоё соус нь гарч ирдэг байгаа. Ер нь бол хийхэд маш энгийн. Тэгээд орцуудны хувьд гэх юм бол хавиргаа гоё бэлдүүлээд авчих юм бол бусад орцууд нь бараг бүх супермаркет дэлгүүрүүдэд байгаа гэж хэлэхэд болно. Тэгээд хүмүүс ер нь айгүй нарийн тийм соус, бэлэн соус энэ төр байдаг байх гэж андуураад байдаг. Гэтэ ерөөсөө тийм байхгүй. Сой соус, элен чихэр хоёр маань маш гоё амт оруулж өгөх юм аашаа. За тэгэхээр хамгийн нэгдүгээр бид нар үхрийн хавиргаа гоё ялц чанах хэрэгтэй. Ялц чанахын тулд за 1 кг хавиргандаа 2-3 литр ус нь багадаа 2 цаг чанав. Тэгээд 3 цагч чанж болно гэсэн үг. Ялц чанагчанд хийж болно. Эсвэл зүгээр энгийн гоё хоолныхаа саунд хийгээд зөөлөн галаар удаан буцалгаад ялц чанах гэсэн үг. Одоо гоё ингээд зумарч ундаг штэ мах нь тэрэн шиг болгочихно гэсэн үг. Тэгээд мах маань гоё болоод ирсний дараа хэдүүлээ гоё шүүж аваад гоё амтлагаа хийгээд явна. Тэгэхээр нэгдүгээр бид нар ус руугаа махаа хийгээд чанах учраас би нэг 2 литр ус хийсэн байна энэ. 2 литр усандаа хавиргнуудаа хийчээ. Би бол заримдаа одоо нэгэнт ингээд хавирга чанжаавал нэлээ ахиухан хавирга чанждаг. Тэгээд хавиргаа шүүж аваад хөлдөөгчөндөө хийгээ хөлдөөчн. Яг нөгөө нэг гинт одоо энийг идмээр санагдчих юм уу эсвэл хүмүүс ирэхээр болчих юм бол газ хавиргаа гаргаж ирээд хуураад болгочдөг ч юм уу. Тэгээд хийчихвэл бас их амархан болдог. Амтлаг болохоор бас хүмүүс аюул дуртай идэнэ. Нэг тийм яг нь миний хаяа хэрэгжүүлдэг нэг тийм арга байгаа. Өнөөдөр бол бид нар нэг дөрвөлээ хааллах учраас 1 кг хавирга тэгээд төмөс луунгаа бараг хангалттай гэж үзээд ингэж чанж байгаа. За энийг нэг амар ширүүн гал дээр бол чанах хэрэггүй. Тэгэх юм бол одоо шилэн аюу хурдан ширгээд одоо нэг түлэгдэх гээд байдаг байхгүй. Доороос түлэгдэхийг мэдгүй түлчих ч юм уу тийм асуудал гарна. Тийм учраас зөөлөн гал дээр за дуун зэргийн гал дээр гэхэд болно. Дуун зэргийн гал дээр нэг 2 цаг орчим чанаад бэлдээ. Махнадаа шүүгээд авчихсан.
Одоо тэгэхээр яг мах ногоогоо хуурахад маань ямар амтлагч хэрэгтэй вэ гэдгээ тайлбарлаад өгье. Мэдээж солонгос хоол учраас сармис 5 ширхэг орж байгаа. 1 ширхэг сонгон орж байгаа. Цагаанга ургамлаараа жижигхэн хэрчээд нэг хоолны халбаг орчим орно. За тэгээд хамгийн гол амтлагаа маань элсэн чихэр болон сой соус байгаа. Сой соусыг сонгохдоо солонгос сой соус сонгох хэрэгтэй. Одоо нэг хятадын жантай андарч хүмүүс аяг буруу сонголт хийдэг. Жан сой соус өөр амтлагч байгаа. Тэгэхээр сой соусаа солонгос бичгтээ байвал аваарай гэж зөвлөе. Тэгээд гүнждийн тос болон гүнждийн үрийг гоё хоолндоо гоё үнэр тэг гоё чимэг оруулах маягаар ашиглана. Мэдээж олионо тос ашиглана. Ногоон сонгогоо бас босныхан дараагаа чимэг болгоод цацаж өгөх юм бол илүү гоё хоол маань өмлөг харагддаг. Тэгээд яг орцуудаа харахад бол та ажиллаж байгаа бол давс ороогүй байгааг ажиллаж байгаа. Яагаад давс ороогүй вэ гэхээр сой соус маань өөрөө маш их давсны агуулмжтай байдаг. Тэгэхээр сой соус 125 мл орж байгаа. Тэгэхээр энэ маш их хэмжээ учраас өөрөө одоо махандаа давс болон соусны хаамтыг гаргаад өчнө гэсэн үг. Тэгээд элсэн чихэр маань болохоор 50 г орж байгаа. Гүнждийн тос маань нэг хоолны халбах хэрэгтэй. Гүнждийн өрийг бол зүгээр цацаг зорилтоор учраас нэг 2-3 шимэг ч юм ингээд цацаад хэрэглэж байна. Олионо тосоос нэг 2 хоолны халбах орчим хэрэглэх болно. За ингээд гал дээр очиод хоолоо идүүл аварцгаая. За хайрлан тавга халаагаад олионо тосоо хийн. Галаа тохируулахдаа хитрхи халуун дээр өндөр градустай битээ тохируулаарай. За тэгээд сонгон сармис цагаан агаа ингээд нэг дор хийгээд баг зэрэг шаргал болтол нь шараад өгнө. Одоо дээрэс нь хавиргаа хийчихнэ. Болцсон байгаа учраас заавал энийг дахиад болгох гээд хэрэггүй. Дээрэс нь элсэн чихрээ. За мөн сой соусаа ингээд хийгээд өгнө. Тэгэхээр баг зэрэг шүлтэй болж өгнө. Мөн ясныхаа шүлнөөс за махтагаа ерөөхдөө тэнцвэлээд хийчих. За ясны шүлөө. Ингээд ногоогоо төмс луурын хоёроо хийгээд сайхан хутгаад өгнө. Төмс луурын хийхгүй жисэн болно, хийж ч болно. Ер нь бол өөрсдийнхөө дураар мөн төмс луурын мөг, за хулуу, эсвэл цагаан манжин ч юм уу, цагаан луурын ч юм уу алийг ч ерөн хийж өгч болдог. Хүн хүний сонирхлоороо л одоо ногоогоо хачирлаад хийгээд өгч болно гэсэн үг. За одоо энийг төмс луурын хоёр манд болтол нэг 20 минут орчим зөөлөн галаар буцалгана гэсэн үг. За 20 минутын дараа ногоонууд маань гоё болцсон байна. Тэгээд түрүүний хийсэн шүл маань бас ингээд гоё ширгээд мах ногоондоо амтны гоё орцсон байгаа. Хэрэг хүсэх юм бол гоё юм шүлэрхэг идмээрээ шүлөө нэмээд дахиад гоё шүлтөө идэж болно. Тэгээ гоё ингээд шүлгийнхаа амтыг шингээгээд одоо 2 дугаар хоол маягаар идэх юм бол илүү бас гоё болно. Ногоо маань болцсон. Хүмүүс маань ерөнхийдөө ингээд бэлцэрж байгаа гэсэн үг. Маш гоё зөвлөсөн байгаа. За ингээд энийгээ тавглаад гоё дээрээс нь гүнждийн өр ногоон сонгогоо цацаж өгнө. За хоолоо гоё тавглаад бэлтжлээ. Тэгэхээр одоо хамгийн гоё мөч ирсэн байна. Тэгэхээр хоолоо би амсч үзэж байна. Мах маань маш гоё зөвлөрсөн. Тэгээд төмс маань яг гоё инээд дуртай гэж бутарсан тийм болсон байна. Сой соус дээр яг чихэр хийгээд ингээд гоё чихэрнийхэн намт болон соусны амт яг гоё таарсан байна. Тэгэхээр яг манай гэртээ хийж ороод та бүхэн дуурайгаад хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. Маш гоё амттай болно шүү. Бас оройн хоолны нэг санаа байх болов уу гэж бодож байна. Ингээд тэгээ манай гэртээ аппликейшнийг та бүхэн татаж аваарай. Мөн манай гэртээ групп гэж байгаа Facebook дээр
групп дээр нэг дээрээ бидэнтэй холбоотой шинэлэг бүх мэдээлэл тэрүүнгээр явж байгаа шүү. Тэгээ бидэнтэй ойрхон байгаарай гэж хэлмээр байна. Биднийг үргэлж таадаг. Яг одоо бас лайвыг маань үзэж байгаа, нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа, баяртай.